Талд дээр тэнцсэн унаг миний удам, уртын дуу шиг миний нутаг, дэлгэр уудам. Уулын бэлд усны урсгал цэнхэр тэнгэрийг цагаанаар бодно. Ухаан сүлж унган нутаг минь миний эзгүүд надаар дутна. Инээд шиг хөөцөлдөж ингэртээ өврөлсөн элдв хүсэл минь намрын будан. Эмэг шиг чихэн дээр дэрвэлдсэн шүлэг минь эц төсөлгүй нарийн гудам. Барцад арилсан ташуурын сорив шиг хар хилам харц тулна. Балгасан дарс мэт мансууралд ороосон магтаалын үгсч хаяа найзуулна. Маргаа шиг би өнөөдөр үргэлжлүүлж мартахгүй гэж хаанч дуулна. Мандах нар тооноор тусаад зулааг минь долоогоод хоймор зайчлана. Инх төрийн хүү эцэг болж эсгийгээр үнэг хайчлана. Энэ жарныг илээгээд дуусгаараа ээж дээрээ би нэгээд очно. Баярлалаа гэж. Эмийн өрг. Манай эмээ өнгөрөхдөө энэ хөөргийг одоо үлдээсэн байдгийн. Нэр юм юу мэдгүй. Одоо хүнд ингээд хөөрг өгөхдөө ингээд амсрын сулж өгдөг штэ. Хэрвээ жоохон завгүй явж байгаа үед нь ингээд танилтайгаа таарад хамтдаа суух юм бол жоох эргүүлээд өгдөг. Завгүй байна гэдгээ илэрхийлээд төд удалгүй явна. Сайхан тавтаа тухтаа хамтдаа яриг хөөрийг гэж байгаа бол эргүүлэхгүйгээр ингээд өгдөг. Ийм бас утга учир байна. Тэгтээ бас манай өвгөдтэй амар байсан гоо ярилцахгүйгээр энийг ингэж хэлж мэлдэг те. Fuck. Эмээгийнхаа хөөргийг хаяа нэг ингээд дулаан гараар бариад гадар хүмүүстэй хөөрөглөө явдаг. Эмээгээ харилцгаая. Завхан аймагт төрсөн. Завхан аймгийн ургамал сумд Тун тэнгэр уулын бэлд төрсөн. Тэгээд надад очроо гэдэг нэрийг өгсөн. Баян шунд бочиц төссөн. Автаа ээжтэйгээ ихчтэйгээ ямаатайгаа эмээтэйгээ гэдэг шиг тийм ээ. Бүр яг жоохон ухаан орог байхад нилээ хэдэн газар дамжиж явсан. Чулууваа, амгалан, тэгэл зургт мургт. Тэгээд зарим нь хаач байсан самдгүй юм. Яг ухаан орсон газар бол нэгдүгээр ангид ороход төмөр замд байсан. Төмөр зам 71-р байрны 51-р сургуульд сурч орж исэн. Арга гэрийн дийлний улмаас баян шунд очсон 3-р ангидаа. Тэгээд ер нь годомжтой анх танилцсан да. Годомж гэдэг нь миний найз нөхөд иргэн тойрон үрэл амьдрал лайфстайл яг тэмчэнэс бүхэнтэйгээ танилцсан. Ер нь манай багш намайг хэрвээ яг одоо тодорхойлж хэлэх байсан бол үгүй новш гэж хэлэх байсан баха. Энэ зэг хийж ихнээс их хонх уйдаг. Муу сурагчлаа да. Энэ хэдгээр ямар сургууль хэсэг нэ? Батномон гэж сургууль байсан. Хувийн сургууль. Начаа 67 сурж байгаа хөөгдөд. Тэгээд энэ сургууль маань намайг үлгий давд төгсгсөн юм аа. Одоо юу устгах ажилтаа аавн гэж үсчин болцсон шүү. Манай ангийн Ёндан Жамц гэдэг нэг найз байсан ч одоо байгаа л да. Цаач тухайн үед англид тэгтээ цоорцоо хүүхд гэж яг ярьдаг байсан. Яг өмнө I stop сонсч л байсан л та. Тэгэд анх Wu-Tang гэдэг нэг юм хамтлаг байдаг юм аа гэд сонсоод Wu-Tang-ийн бүр яг би сайн сантай кремиг сонсож ирсэн. Тэгээд тэрийг ингэж орчуулж өгöd би чинь багасаа бас нэг юм шүлэг мүлэг өчтөг уран жиргээ мэргээд ордог байсан хүрэлт толгомлох эднэрт. Тэгээд би өөрийгөө сайн илэрхийлж чаддгүй байсан бохоггүй нэг юм заавал нэг юм шүлгийн хайр цаглагдмал юм байсан юмыг тэрүүгээр миний нүдийг нээж өгсөн бохоггүй. Би хараад ерөөлтөө дотор бачимдлаа би бас ингэ шүлгээр илэрхийлж болох юм байна штэ гэд тэр надад илүү ойрхон байсан бохоггүй. Тэгээ мань хоёр чи 2007 онд хамтлаг болъё гэд нэрээ олцгооваа. Цаадах чинь Lil Gang гэдэг нэртэй болол. Тэгээд бит хоёр ингээд Слвар гүйлгэж хат. Ер нь биста чи гөрвлийн шивээс тэм чинь Lizard болчихвол яасан юм бэ? Тэгээд окей Lizard болчихвол Lizard чи өгсөн гэж гөрвлөгш. Цас гөрвөл болчихвол тэгэл гөрвөл болол. Head of Star гэдэг хамтлагтай болсон. Үзэн ядалтын сорив гэдэг тийм хамтлагтай болж болоод эхний дуу нь Хоосон гэдэг нэг дуу би айгу самтын. Тэгж байгаа л тэгээд
Найз маань Эрдэм номынхоо морыг хөөгөөд би стритмен л орсон байд. Children in Ulaanbaatar, the capital of Mongolia. Every night they find shelter in the manholes of the town in order to escape the great. Авгаа алдсан архичин болдгийн гэж өстой үнэн л юм бэл. Манай аав тэгэл угаасаа Баяушны шоуны микрофон жолооч байсан. Мэд хүмүүс нь мэднэ хард төрөв. За чи нэлээ уусан. Тэгтээ 3 жил л уусан яг. Тэр 3 жил би ч холдоод явцсан сүултээ архиудаг хүнтэй байх айгүй хэцүү санагдал. Би ч гол нь нөгөө нэг заларцсан толгойтой новш. Тэгэл 3 жилийн дараа залгасантаа заав нь одоо болсон. Хүрээдэр одоо гэр бүлээ босгоо. Тухайн үед чинь би чи нөгөө тэнэд явж байхдаа писта бизнес хийдэг нөгөөний түүц мүүц засвар масвар бүгдийг ажиллуулаа явж исэн. Лаунж маунж ажиллал. Тэгэл писта бүх юм хаяал яг аав дээр очсон л тоо. Бүх ажлаа хаяал. Гэхдээ миний аав бол зүгээр микрын жолооч байгаагүй. Миний амьдралыг жолоодсон хамгийн сайн жолооч байсан гэж би хэлэх дуртай. Би ээжийг өнгөрөхөд ойлог байхгүй. Би ажил явдал дээр нь ч ойлог. Ийм хүний нулимс ингээд ботгошоо зайлгсаар байгаа хатна гэж бас байдаг юм шиг л. Тэгээд ээжийг өнгөрснөөс нэлээд хэдэн жилийн дараа би ойлмаар санагдаад ойлж чаддаг байсан та. Гинт ээжигээ бодоо хөвчээс чи би царайг нь сандаггүй. Тэгээд би ээжигээ царайг санахгүй байгаа мó гэд би альбомоо ухаж гаргаж ирээд ээжийнхээ зургийг харж байгаад нэг асгартлаа ойлж ирсэн. Тэгж яхад миний яг дотор нэг амьсгаа авдаг байхгүй. Тэгээд тэрнээс хойш би ээжигээ царайг хизээч мартахгүй тулд ингээд өдөр болгон би сэрээд хардаг юм орныхоо дээр байрлуулсан. Тэгээд хүмүүс надаас асууж лээ ээжигээ санахаараа яадаг. Ээжигээ санах ээжтэйдээ л баярлалтай шүү дээ өөр яах. Хүннээс хүн өсөж ийн гэдэг бол өөр гайхамшиг л гэж би боддог. Тиймээс би бурхныг эмхтэй хүн гэж боддог байхгүй. Хэрвээ бурхан гэж байдгийн бол вэ шүү дээ. Тэр эмхтэй хүн л байна. Би чамд ингээд нэг амлалт өгвөл вэ шүү дээ. Миний зүгээс ингээд зөвхөн чамд өгж байгаа амлалт биш заяа. Энэ бол миний ээж аавын, найз нөхдийн, эмээ өвөөгийн, өвөг дээдсийн, элен цуланцын энэ удмын тасраагүй ирсэн энэ удмын танаа удамд өгж байгаа амлалт юм аа. Тиймээс love yourself дээр ч гэсэн тэпэстэ өөрийгөө хүндлэх дээр ч гэсэн зарим хүмүүс яг манайг нь харж байгаа нэрнгэсээ тэгээд юм. Өөрийгөө эр хүний хамгийн сүүлчийн нуугдах газар ачаагаа алдахад нэр хүнд байгаа байхгүй юу? Бүх юм байхгүй болоход нэр хүнд үлдэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нэр хүндээ зарж эхэлж. Энэ бол хамгийн хаадаг гэж маань бас харж байгаа. Яг өөрийнхөө хамгийн сүүлийн юм. Ганцхан өөрийнх нь бүтээсэн амьдрал, тэр өөрийнх нь ганцхан бүтээсэн ертөнц биш байхгүй юм. Тэр удмын бүтээсэн амьдралыг тэр үл хөндлөж чинь, доромжилж чинь гэдэг маань хараад. Тиймээс залуучуудыг өөрсдийгөө биш юм аа гэхэд өвөг дээдсээ хүндэлтэй өнөөдөр байгаа бусдыгаа ч гэсэн бусдын удмыг ч гэсэн өвөг дээдс хүндлэх хэрэгтэй. Ингэж сураасаа л залууч. Хамгийн муу ярьдаг ч гэсэн хамгийн сайныг боддог шүү дээ. Миний баян шүү. Би ч баян шүү. Яа. Баян шүү. Хүүгч хоогдог байсан энэ чи. Яг хүний өөрийн гэлтгүй яг тэгэл хин гарч ирнэ, ээж аав нь гарч ирнэ, хоолоо идгээл тэгт гудамаараа гүгэл орно шүү дээ. Тэстэ илчэнэл ингээл. Нэг бол доотлын үзүүрийн дэлгүүр дээр цуглана. Дэлгүүр худаг хоёр дээр ягаад цугладаг вэ гэвэл нөгөө мөнгөтэй хүмүүс ирнэ мэдээж ус авах гад дэлгүүр орох гад. Тэнчэнээс чи татаасаа шаашд. Тэгээд нэг шим гээд 1000 арх уун, заан гээд бинго гээд 500 ундаа шаана. Тэгээд 1500 таа авахд өдрийг давчин та. 10 онд төгсөөд юм баян шунаас явсан. Тэгтээ би өөртөө яг амлалт өгөөд за миний энэ хүртэл ирсэн байгаа жоохон хөлт юм биш үү? Энэ хүртэл ирсэн амьдрал ерөнхийдөө зөв биш байна гэдгийг би бол харж ирсэн л та. Тэгээд за би энэ амьдралыг энэ хүрээлттэйгээ яг энэ ч үлдээгээд би арай алсыг харсан эсвэл арай нийгэмшсэн тийм хүрээлэлтэй, тийм зорилготой хүн болохыг зорж өрн баян шунаас явсан. Тэгээд тэндээс явснаас хойш нэг ч архиусангүй нэгч ерөнхийдөө муу юм хийж бол явсангүй. За хэлсэн. Hello MTV, welcome to my guys. Тэгээд энэ чи гасаа миний паалтанд орсон шүү дээ. Тэрнийхээ дараа одоо энэ пенза бэлгэсэн
Ийм янз байна уу? Байна. Тэр доотлын улаан хөгжмийг Бакрэп надад бэлгэлсэн. Тэгээ өрх тоглоом байна. Энд чи мөлхүүл овсон байна. Имерхүүл юм байна дөө. Тэр юу вэ? Тэр миний цомог байна. Цомог биш те. За ингээд бэлгэлж байна. За Сонсдог ном. гараас зурж авъя. Наач дотор гарын үсгдэг гэж. Тийм. Цомгон дээр юм байна гарын үсгээ. Зорцсон. Тэгээд энэ чи жамбал гадаа ингээд миний хайртай зураач ах байдаг. Тэр хүний 8 цагийн дотор зорсон зураг байна. Цаад дээр надад уулна тийш шатах. Цааш ер нь зөндөл хөрөг зурж байсан юм шүү дээ. Чи чамайг зурхад ер нь бол юм хитгэн хөдөлгөөн хийдэг юм байна. За чиний над шивэс мэвэс юм нэг тодорхой нэг хитгэн юм чинь гаргачаад ерөнхийдөө нэг зурхад их урамтай зураг байлаа. Хурдан зур дуусглаа гэдэг өгчээсэн. Тэгэд энэ ч байгаа нэг цагаан хадаг байгаа. Энэ манай ээжийг өнгөрөхөд нүүрийн бүтээс хадаг. Энийг дээдэлж явдаг юм аа. За, Смокитой танилцсан. Энэ бол өргөмөл хүүхэд. Шах. Валфизм бэлгэлсэн. Би нэг ганцаараа амьдардаг байх. Баста амиа олж хаад юм шиг ямар эвгүй яаж ч амьддаг тэгээд би багасаа боддог байсан байхгүй юу. Хэрвээ би тусдаа гарах юм бол өөрийнхөө гэрт ингээд зураг зурна гэж боддог байсан. Манад ирж байгаа хүн нэг ёсондоо миний урланд ирж байгаа юм шиг тийм одоо би ч зураач болохыг багаас өссөн шүү дээ. Нэг тийм боддог байсан. Тэгээд нөгөө энэ манай эмээгийн судраг байгаа. Тэгээд эмээгийнхаа судрын эхний 10 улсын зүгээр давхарлаг бичсэн байхгүй. Амар их юм бичсэн нэг үсч гэртээ ганцаараа хүмүүс орж ирвэл галзуу хүн байга амьдарч байгаа юм шиг бодгоо тэгээд юу н зурж ирсэн байхгүй. Энэ би вэ. Тэгэд манай ээжийн бөгж байна. Манай эхнэрийн бөгж байна. Би юусоо ганглах дургүй юм шүү дээ. Уул нь дотроо боддог байхгүй би ганглахгүй дээ. Тэгтэл яг юм уран бүтээлч хүний цуглал бол ийм л байдаг юм байлээ. Одоо цүнхт өөр юм авч яваад очихороо би зарим эмэгтэйчүүдээс нь ичээш яагаад юм та амар их юм гараад ирсэн юм шиг. Hello Kitty чинь түүх нь бол ийм л дээ нөө. Нэг төрөлхийн хэлгүй охинтой аав охиндоо зориулж бүтээсэн тийм character байхгүй. Тэгээд Hello Kitty амгүй байдаг. Тэгээд охин нь их багтаа өх байдаг. Цаадах чинь тэр их харамслыг тайлах гэж энэ character бүтээсэн гэж ярьдیں۔ Тэгээд тэр хүний зовлон хамтдаа аваалцж байгаа маа. Өөрийнхөөс өөр хүмүүсийн зовлонгоос аль болох мэдрий гэж мэдрич юу ах вэ? Мэдэрдэг бай те. Өөрөө хин нэг зовоож байгаагаа ядаж анзаардаг бай гэж бодож модож явдаг шүү дээ. Бисмах надад нэг ингэж хэлсэн байдیں۔ Гүрвлээ чи бол баатар шүү. Шатэ. Тэр нөө за баярлаа гэдэг. Чи баатар хүн гэж ямар хүн байдгийг мэдхүү. Мэдхгүй ямар хүн байдгийг гэсэн чи. Олон түмнийхээ зовлонг 3 дахин өөр дөрөө мэдэрдэг хүнийг баатар гэдэг юм аа. Би сайхан дүүгээ зүүдлээд би салгасан хийж чадаагүй. Би яг ажил явдал дээр нь очие гэд. Би ихтэй ажил явдал дээр нь очих гаргаж өгөхт нь л би салгасан хийгсэн л дээ өөртөө. Тинээс гэр бүлтэй нь уулзаад би нэг салгаас хийж мэгээд авах хүсэл бол байхгүй. Тэгээд гаргадаг өдөр нь би яг очин гэж ярьсан байж байгаад очие гэдгс чинь намайг очиулаагүй. Тэгээд нэг дотор жоохон гомдолтой байлаа. Чи сайхан яг сайхан хэд хоногийн өмнө дүүтэйгээ зүүдэндээ салах хэсэлээ. Яг энэ хаалгаар. Ороод би яг энэ ч зогсож байсан. Очоод тэрвэл чи амьд байсан юм гэл. Би уйлсан. Би зүгээр сэрэж уйлсан. Зөндөө уйлс. Би юу ч яриаггүй зүгээр л уйлсан. Чи амьд байлээ. Тийм болохоор хийлгэж байгаа. Би амьд байна уу? Би амьд байгаас би амьд байгаа цагт хоёр зүгээр амьд л байна. Надтай хамт. Юм л. Сайхан үлж байна уу? Болдоо. Миний норооны доор нэг жоох хэсэг байгаа байхгүй юу? Тэрийг юу н хоёулаа бавах уу? Аль тэр найлдэрч ярьжсэн та тий? Үгүй за. Жоо мох гэхээс вэр тоо юм. Гүү одоо ингээд байгаа зайд энэ гэж юу вэ? Гүү байгаа зайд энэ юмч. Энэ дэр нэг очроо болох шаачна. Мэдэртэй тий.
Өөс өөр хөдөлгөөр доо. Аа. Тэгэж. За тэр 290 км л явлаа. Миний сатаны шүүсийг гомцсон сатан гэдэг шоолоо шаагаад байдیں۔ Надад бол амар кул байхгүй. Тэгэхээр нь шууд дээр нь кул гэж шивэшээс. Одоо хүмүүс бүгдээ энийг хараад ямар кул юм бэ л гэж. Бод. Энийг би Lil Peep зориулж хэлсэн. Not Hero гэдгийг. Үргэлж надтай хамт байгаамаа ингээд миний модо. Сонир би гайхаад байдаг юм 200-ын. Ямар ч тэнэг үгүй штэ. Тэнэг үгийг амар гоё дуулцдаг хэвээр бүр. Урлаг болгоо шаарддаг. За дуус. Тэгэл годомчны хүн болж хэсэг явж байгаад Reptile Band орж исэн. Байж байгаа Reptile Band-ийн лиг гэж байсан. Тэгээд лигийн хэдэрээ нийлж чад хэдүүлээ юм хамтлаг болоо гэд No Mix гэдэг хамтлаг болоод тэгэд айгүй 8 нэрийн дэлгүүрийг шүү дээ. 8 нэрийн дэлгүүрийн хажуу талын юм агууд харанхуй өрөө шиг нэг тийм жижигхэн өрөөнд байдаг студид очиж бид нар дуу хоолой бичүүлдэг байлаа. 5-10 мянган төгрөг нийлүүлж хагаад. Хүсэл байгаад тест зүгээр. Мөнгө байгаагүй яг үнэндээ тэр үед. Тэр 15 цаасан ч байгаад. Тэгээд бөөндөө ингэж нийлээд айгүй юм хийх гээл ингээл хэсэг зориод явж ясч чи. Exotic жоохон ам мөрөөд. Хамтлаг дотор хамгийн лаг нь хийм бэ болоо шаач шүү. Хамтаараа лаг биш юм бөө гэд. Тэгээд тэрэн дээрээс нэг жоохон үйл ойлголцдог ус. Тэгээд за та нар лаг юм бэ нэ би хамгийн яан юм бэ шууд хаяад. Тэгэл дөнгөж оюутан болоод те сургуулийн бүх хүүхдүүд таньж манаал гудамжаар явж байгаа бүх хүүхдүүд таньж манаал миний хэлдэг үг мөгийг хэлээл нэг жоохон ингэх тал руугаар тэрс мэрэл нөгөө хинч тоодгүй байсан хүн одоо энэ би бол яг интэл зүрл нь одоо энэ лайв хийгээд илэрээд байгаа нөхдүүд нь шүү дээ. Эднэр чинь өөрсдийнх нь үзэл бодол хинд сонирн биш хинч үгийн тоо сонсдгүй байсан хүмүүсийг лайв хийгээд илэрээд ирэнгүүт нэг хэдэн мянган хүн үзчихэнгүүт тэднийг алдахгүйгээд улам галзуураад ирж байгаа байхгүй. Би яг интэл зүрлэн. Тий, би тэр үеийн баг нөгөө гөрүүлч үлэг гөрүүл болцоо явж маавал тий. Тэгж байгаад хөрсөндөө боос азар. 113 болоод надаа хүмүүсийн итгэл хайр хүндлэл илүү их хэмжээгээр ирсэн л энэ үед байх юмаа би тэр үед бэлдэж ирсэн байна. Бие тоох биш, бие даах хэрэгтэй юм байна гэдгийг мань ойлгоцсон байсан. Хэрвээ би тэр үед би тоож мож тэгж жоохон хүүхдийн тэнэг юм гаргаагүй бол одоо гаргавал шал тэнэг байхгүй. Тэгэхээр миний бүх юм амьдралын юмнууд ягаад ч юм ингэж намайг өмнөх үе үргэлж дараа жилдээ ингээд юм сургаад байсан юм шиг ингэж санагдаад идэв. Бүх юм утга учиртай холбоотой юм шиг те. Lil Crater нийлээ Big Bounce болсон. Тэгс чинь л институт дагаж явсан янха махан гэл зөндөөл молж сэдэн жил бистаа. Гэхдээ би тэр хооронд амар их юм сурсан байхгүй. Би яг өөрөнгө институттэй болоод мөнгө төлж бичүүлэхэ болоод би нөгөө юм туршдуудыг дуу хийж сурах гэдэг нь шүү дээ тэнцээ. Би тэрийг яг хийж чадсан байхгүй. Би райма яаж бичвэл, би ямар өнгөөр, би сэтгэл хөдлөлөө яаж гаргах юм, сүүл холболт, толгой холболт хоёрыг аль алинд нь яаж ашиглах юм. Би яг энэ болгоныг хэсгэмжил сурсан байхгүй. Клиптэй болвол яадаг юм бэ? Тэр сэтгэл хөдлөл цацгаад яадаг юм бэ? Клипгүй дуу цацгаар яадаг юм бэ? Бүх юм сурж авсан л та. Бас нэг хэсэг жоохон бизнес хийе гэж бодоод за ер нь жоохон дуунаас холдъё гэд. Тэгээд Big Bounce-аас 14 онд байна. Жон холдоод мөнгөн завыг артлын Proud гэх лаунжиг ажиллуулж байсан тэгэл. Тэгж явж байгаад шивэс хийгээл тэгээд ер нь 8 жил тууштай шивэс хийгээл 20 онд юм 19 онд юм уу 18 он сүүлэр ч юм уу тэгэл. За буцаад дуугаа хийя. Би 16 онд Unbox руу анх орж исэн. Bounce бит хоёр би тухайн үед Сансарт 23 дугаар байранд байр төрөлтөд байж бит хоёр уугаа сууж байсан. Замын сэтгэл манай хэдэн дүүнэр байгаа шүү дээ. Уух юм дуусчлаа гэд. Тэгээд ороод анх Unbox руу орж исэн. Би Unbox-ыг тэр үеэс эхлээл ер нь өддөг хүртэл хайрлаж байгаа дөө. Одоо нэг жоохон үл ойлголцолтой байна. Гэхдээ тэр хамаг өмнөхөр хайртай юм ч үзэн яж чадахгүй. Дүүнэр бол одоо хүртэл дүүнрээр ирдэг л хөөрхөн хүүхчиг юм яриад яваал гэдэг. Хөөрхөн санагддаг шүү дээ. Unbox дээр бүгдээрээ хоолоо олонгуудаа бүгдээрээ хаяал явсан. Шаги надтай хамт үлдсэн баг. Рилист. Тинчээ чи бид нэр баг 20 л байлаа. 20 рэпер байлаа. Тэгсэн чинь нөгөө 20 рэпер чинь 18 нь хоолнд хөрөнгүүтээ шууд яг хоёр дахь нь үлдчихсэн. Ахын дөө харж байна уу?
Ах нь хоолндоо хүрнэ. Гэхдээ би ч хаяхгүй гэж би амлаж байсан. Тэгсэн чинь нөгөө хоолндоо хүрсэн репрутчээр хоолгүй болоод ирнэ дээ. Тэв боцоо хүрэл ирдэг юм бэлээ. Тэнгүүтээ тэгэл хин хэцүү үед хамт байсныг нь мартуулчихдаг юм бэлээ. Тэгээ одоо би тэр талаар бодохгүй. Чиний урда тавьсан зорилготой шинэ ажил хийж байна. Би тэгээд нэг юмдаа ингээл гутраал гэл ингээ шаргууцалтаад байдаг хүн бишээ. Би бол үргэлж шинэ юм бодож яадаг. Миний тарих ажиллаж л байгаа цагт би шинэ санаа хин юу хийгээгүй нь би тэрийг хийн. Би өнөөдөр хаана байгаа вэ? Би аль гişгүүр дээр зогсож байна? Би яаж дараагийн гişгүүр дээр гიშгэх вүлээ гэдэг юм ал боддог. Би энэ шатаар өксөөр л байна. Дөнөрмөн ч гэсэн тэгээсэй л гэж бодчих. Хажуу бойс гэдэг. Энэ хүүхдүүд ч юм уу? Наа чи хүүхдүүд. Зэрэгүү байгааз. Тийм байна. Энэ бол Өөрөө юу гэж тайлбарлах вэ? Өн чи өөрөө ингэ найзуудтайгаа яваа. Найзуудтайгаа тий. Have fun гэдэг зөв. Найзуудтайгаа. Танаа хүүхдүүд гой чөлөөтэй болчихжээ. Зүүдний чихэр. Зүүдний чихрээ. Nice. Юу Би одоо ингээд тооныхаа нэрнүүдийг эндээс олдох шүү дээ. Йоо, пистай юу вэ? Юу тийш аа, юу тийш аа. Нэгэд идэх байхгүй. Юу. Энэ бас олон километр тоолсон хутлаа энэ даа. Энэ өөрөөх нь батлаа. Багшин батлаа. Одоо энэ шиг юм хав хар дээр яг голд нь ингээд нэг ганц модон чихэр үлгцсэн. Тэгээ юу юм гэдэг чинь нуугдаж тоглож байгаа охин гэж шаарддаг. Ирүүл хүн биш гэж шах. Тэгээд найз маань зургуудаа 100 саяар зарсан байна. Тэр Би мөнхийн урлан дээр нэг ороод ирдэг байхгүй. Тэгс чи ингээд хөлдөж өгсөн гөлөгний хив ингээд гипсээр аваа байж. Тэр наадаа яг ч чи ямар ч байсан нэг үзэсгэлэн зориулж хийж байгаа маа гэд дөрөв ширхэг гөлөгний хив аваад. Тэгэд ингээ болоо юм уу гэж чи үгүй наа чи нэг аудит тэгээд аудит тавьдаг байхгүй. Тэр чин байгаа сас шуура гөлгнүүд гаслаа шахаад биста. Би бүр амар депресстэй шат юм биста. Тэр миний амьдралдаа харсан хамгийн дарк бүтээлээс тэгсэн мөртлөө биста. Би тийм төгс дарк бүтээл хараагүй. Би тэрийг нь авч гэртээ сүмнэр болгож тавих гээд гоод байгаа байхгүй. түүхэн болохоор яг нэг шинжлэлээр би хоо гаргаа явжсэн чи манай хашаанд нэг жингэр ирээд гөлдөлцсөн. 9 гөл гаргасан байна. Би гараад хоогоо салхинд гарч исэн чинь гаслаа лүлээ шиг чимээ салхи хэсгэрэл. Хаанаас аваад байгаа юм бол нохоны өрөн дээр утсан чинь тэнц тэр дотор ингэ явж исэн байхгүй. Дууган бич очиод хайрч хончоод маргааш нэрсэн чинь тэр дотор нь байсан тэр өнөө дуу гаргаж исэн гөлгнүүдээс 4 хөлтөд өгсөн бэл. 5 хөлтөд өгсөн бэл. Их нь аяа явцсан. Их нь бээсэн. Их нь аягүй хэцүү байлд орсон. Их нь би тэгээд нэг өрөөгөө суллаад тэнцээ өвлжүүлсэн. 2 гөлөгтэй нь өвлжүүлсэн. Тэгээд нохоны амьдрал аягүй хэцүү юм билээ. Дараа нь тэгээд би дулаараа гаргаад тавьсан чинь нөгөө 2 гөлөгтэй их нь буудаад авчихсан. Тэр аягүй гонхтой төгөө. Тэгээд нөгөө гөлгнүүдийнх нь хөлдөөс хөлдсөн хэвэн би аваад нэг юм тэр саундын тавиад нэг ажил болох гээд тэгээ хэвэн авчихсан. Тэгээ би яг тийм болно гэж бодоогүй болохоор аягүй эвгүй. Чи ингээд хүн чинь ингээд бүтээл хийх явц чинь ингээд намжлал шиг санагдаад. Нэг тийм буруу юм юм уу? Ямар нэг юм би туслаад үзэж юм уу? Эсвэл ингээд өөрийнхөө муу мухай мэдрээд ч юм уу нэг өөцөл гуйж байгаа юм шиг. Нэг соврог босгож байгаатай л адилхан тийм ээ. Босгож байгаатай. Shit. Наадхан тэр чи яг адилхан орж ирж байна. Манийх нь одоо энэ not yet гэдэг дуу шүү дээ. Манийх нь хамгийн хит дуу. Би тэрийг ямар ч ингээд тэг заацсан зогсолттой үедээ зохиосон бохгүй. Би зомбитэй киноны дуу шүү дээ. Дотроо нэг охин бүтээгээд өөрөө бодол дотроо. Тэгээд тэрнтэйгээ амар хайрлцаад тэрнтэйгээ амар муудалцсан бохгүй бодол дотроо. Тэгээд тэндээс гарсан дуу бохгүй. Тэгээд зомби чи ингээд нэг охиныг ингээ хөөгд идэх те нэг хүнийг хөөгд байгаа шүү дээ. Яг тэрийг хайр дурлалаас яаж гаргахгүй гэдгийг би бодсон бохгүй. Ингээд нэг цэг дээр ирээд идэх бохгүй. Ста бид хоёр ярихад. Тэгээд ста үүрц байдал яриа суучдаг. Ийм. Ой. За 113 болсныг ч одоо юуг нь ярих вэ? Тэгээ хүмүүс уусаа мэдж байгаа хэл 113 болсон.
Одоо энэ эрхэм хүндэт нэрийг 168 байна надаа. Цэнхэр хадган дээр өргөн барьсан. Моогоожод сайжирдаг штэ. Тэрний шиг л гоожж байгаа. Хүний үзэл бодол яг нэг хэвэндээ байхгүй гэж хэлээд байгаа штэ. Хүмүүс үргэлж шинэ мэдээлэл авж ин тэрийг нөгөө нэг шүүн тунгаага мэдлэг болгоод оруулаад тэрүүгээр үзэл бодол сууж байгаа. Үргэлж шинэ мэдээлэл авах болгондоо өөрчлөгдөж байгаа хүн. Тэнгүүт нөгөө гөрөлчин 113 болчихоо. Энэ бол гайхаад асуудал биш. Хүнийг чи ямар байлаа? Яа нэг юм байсан гэж ярьдаг хүнийг мань үзье яддаг. Тэр хүн өөрийн гисэн ухаантай, ухамсартай юм бол өсөөд дэвжээд сайжраад тэр хэмжээнд нь хүрсэн гэж болно шүү дээ. Тийм ээ. Тэгээд өнгөц бүтээдэг үнцэх нэ. 113 болоод дуу хийдэг аахгүй юу? За би үгээ бичиж сурцаа. Одоо би амар шаад. Тэгээд дуу их чинь писта би үгэлж чаддгүй юм. Бүр яагаад ч цаанаасаа болоогүй заяа тэр үед. Би нэг миний хотын гудам хүүтэн гээд нэг доо идэг штэ. Тэр үед би ингээд амар флүүтэй өглөө гэж бодсоч ерөөс чадахгүйсэн байхгүй. Би флүү гэж юу илээ гэж гинт бодоод байдгүй миний дотор флүү. За, окей, би үгээ бичиж сурцсан юм чинь тэгвэл флүүвөө би сайжруулж итлаа. Би ярьжий гэд шууд яриа шаасан байхгүй. Бицүүгээ. Тэгсэн чинь тэр хүмүүст амар сонь санагдсан юм шиг байна. Бүгд нэг юм амар флүүтэй, амар скилтэй рэпер байх гал жүжиглэл ингээд шаажсан хэсэгт нь би дундуур нь зүсч ороод зүгээр хамаг юм яриа шаасан чинь нэг юм дотн байсан юм шиг байна. Тэрний араас нь юу сонирн байсан гэж флүү гэдэг чинь угаасаа л ярих байсан байдаг шаац. За би ингээд өөрийн гэсэн нэг юм 113-ыг бүтээчлээ. Хүмүүст өгчлөө. Эхний ээлжинд хүмүүс ерөөс EP хийдгүйсэн Монголд. Манай Тууга гэдэг нэг найз Team House гэдэг нэг EP хийсэн байсан. Тэрийг би ингээд сонсож байхдаа би нэг юм богинохон EP хийх юм байна да гэд тохироог нь хүлээгээ явж исэн чинь нэг жилийн наадмаар бүх хүмүүс ингээд хотоос гараа явцсан. Манай найзууд бүгдээрээ явцсан. Надаа уулзах хүн байхгүй, надаа хийх юм байхгүй гэж хаад SV доогоор зураас Restart 113 гэдэг EP-г би яг 1 сар хийсэн байхгүй. Өглөө болгон 7 цагт босоод кофе уугаад тамхи татаад хөгжмөл сонсоод би ямар ч мансуурал, тийм согтуурал, тийм элдв дутуу юмгүйгээр хийсэн миний EP яг жинхэнэ 113. Тийм бусдыг ч гэсэн миний дотроос л гарсан би бүгдийг ирүүл хийсэн. Би согтуу мохтуудаа ер нь үг мөг бичих дурггүй. Тэгээд EP-г хийгээл цацаа амар гоё ясаа. Би тэрийг одоо юу гэж илэрхийлэхгүй. EP хийхээс өмнө шал өөр байсан. EP хийсний дараа шал өөр болсон гэж. Би тэр 2 дахь дуун дээр нь дансны дугаараа бичсэн. Би тэр мөнгөний сэдвтэй нэг юм дуу хий гэж яагаад мөнгөний талаар дуулж байгаа юм чинь зүгээр дансны дугаараа биччихдэг гэж суур санаандгүй бичсэн. Тэгс чинь манай сонсогчид надад донешн илгээсэн. Тэр чинь коронавигийн үе таарч яасан яг сүүлийн карантин ч байлуу. Би тэр карантиныг донешных нь хүчин давсан шүү дээ. Миний сонсогчид надад тэгж урам өгсөн. EP хийгээд ингэ болчтой юм байна. Дахиад нэг шаана гэдэг хүн би биш байхгүй. Би юу хийгээгүй лээ гэж бодсоч би амьд хөгжимтэй юм хийгээгүй юм. Амьд хөгжимтэй ер нь хин юм хийсэн гэж таарсан чинь рэпрүүд хинж амьд хөгжимтэй лайв перформанс хийгээгүй юм байна. За би нэг ажил болгоё. Би нэг яах вэ ийхүү бодоод хідэн дуутай байх уу? Өмнөх EP-нээс юугаараа өөр байх уу? Энэ адил төсөөтэй байдлыг яаж өөрчлөх үү гэж яагаад за би 5 хайрын дуугаар тэр чигээр нь шаах юм байна. Тэгэл эхэлсэн. Тэрийг Abyss бит хоёрын яг анхны хамтрал room service байхгүй. Энийг яахад би ингээд ийм юмнууд бодоод хийгээд байгаа юм бэ гэхээр нөгөө бус рэперүүдтэй л ингэж болдог шүү л гэж үзэл хүмүүс болтгүй гэж бодоод идэх юм шиг байна. Манай Shy Poppers-ийн дүүнер байсан. Надад бүх юм угаасаа байж идэг. Би ч айгу баян хүн шүү дээ. Надад хөгжмөд орох дүүнер байж исэн. Хөгжмөн хийгээд өгөх дүүнер байж исэн. Бичээд өгөх дүү байсан. Тэрийг нь видеог нь хийгээд өгчдүү байсан ингээл. Бүхэл юм ингээд цаанаас болцсон. Underground гэж чиний бодлоор юу юм бэ? Underground гэхэр нэг хүнд ингээд урсгалыг гэж нэрлээд байдаг байхгүй. Бас юм хөгжмөн амир зүүн юм хүнд гэж. Ямар ч миний хувьд бол миний сонгосон амьдрал нь миний underground амьдрал байхгүй. Одоо чи хоолн дээр ярих заяа. Хүмүүс чинь commercial хоол гэвэл зүгээр бэлэн пицца, бургер гэдэг юм шүү дээ. Underground гүнд хүмүүс чинь чанартай хоолны юмыг аваад гэртээ хийж иддэг шүү дээ. Тэгвэл тийм хүмүүс нэг цөөхөндөө орно шүү дээ. Underground-д орж. Тэр шиг яг хөгжим дээр бас адилхан байгаад. Юм уу яг өдөр тутам өглөө би яг хипхопор сэрж мэрэл. Миний тэр өдрийн амьдрал тэр жиг хипхоп. Lifestyle. Тий.
За тэгээд лайв перформанс хийсний дараа за нэгэн цомог руу шахах болчихжээ. Би ерөнхийдөө хандлтуудыг ингэж харж агаад одоо би арай үнцэнтэй зүйлс миний үнж сонсогчд гэж бас нэг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэр яг 3 сая үзэгч чинь миний үнж сонсогч биш. Би үнж сонсогчтой зориулж нандин шийт хиймээрээс байхгүй. Би зөвхөн Spotify дээр цацаж, YouTube дээр цацагдгааргүй оюуны өмчтөө юм гаргая гэд тэгээд full house-ийн ажилд орсон. Тэгэл яг тэр цомог бол бүтэн энэ тарихнаас гарсан юм. Хинээс юу ч хулгайлахгүйгээр гарсан юм. Gangster series байгаа. Гэтэ би тэрийг ди ахта уулзаад асуусан. Зөвшөөрлийг авсан. Цомгийнхоо нэрнүүдийг би эхлээд 7 дуу хий. Би тэгээд 7 нүглээр нэрлэе гэж бодож ирсэн эхлээд. Тэгжсэн 7 дуу арай бага байгаад байсан. Энэ цомог болгож гарах гэдэг. За 10 дуутай байлгахгүй гэж яагаад маа 10 9 зүгээр штэ. Аваас нэг бэлэгдэл байна. Тэгээ 3 3 9 9 81 хүсэл бийж бас хүснэ. 9 дуу хийгээд нөө нэрээ өгөхгүйгээр би дуунуудаа эхлүүлсэн байсан л да. Зур айнууд нь болцсон. Тэгэд ингээд сонсоод үзсэн чинь хамтлагуудын нэрээр ингээд айгу орж ирээд исэн байхгүй юу? Булсаараа хонх гэдэг хоёр дуу яг хамгийн ихний нэр тэр нэрний санаа гаргасан байхгүй юу? Энэ 113 гэдэг дүүрэн байшинг чинь дүүргийн тулд тэр дотор явж исэн хөгжмнүүд байгаа штэ. Тэр хүмүүст л би зүгээр хүндлэлээ өгч байгаа юм. Тийм. Тэрнээс тэр хамтлагуудтай ингээд адилхан дуу хийж мэдсэн болохоор нэрийг өгч мөсөн биш. Тэднэрт л зүгээр хүндлэлээ өгсөн. Та нар намайг дүүргэсэн шүү л гэж байгаа нэг юм. Би яг цомгоо цацж байхад халзаахтаа уулзчихсан. Томыг хийж явах үед л бит хоёр ярьжсэн. Чиний нэг тоглолтыг шаанаа хоёлаа. Тэгэл ерөөсөө ингээд сагн таарахгүй явж байгаа л яг цомгоо цацдаг тэр үед уулзаал одоо болчихжээ ахын тушаар. Тийм би яг цомгоо цацаж таарч штэ. Тэгвэл цомгоогоо дуунуудыг өстэй яг ингээ гоё итгэжүүлээд ингээ ажиллаж л та. Тэгэл 100-ыг жоохон хипхоп байлгая хаа. 100-ны 100 болгоё гээл тэгэл битээр тохирол гаргаараа барилцаал тэрвэлдэл тэгэл шууд ажилд орсон та. Бас том ажил хийхэд зөндөө үйл ойлголцол гардаг штэ. Тинчээ ямар ч үйл ойлголцох юм байгааг. Энэ тоглолт амжилттай болсон шалтгаан нь штэ. Хүмүүс дандаа өөрийнхөө юм хийж ийн гэж боддоггүй юм шиг надад санагддаг байхгүй юу? Халзаах 100-ны зохиод штэ. Энэ бол 100-ны 100 халзаахын тоглолт. Минийх биш. Би бол тэгж бодоогүй. Энэ дампуур бол хэний нэр гарах юм? Гүрвлийн тоглолт пистайд амар ми яшаас штэ. Гэж л ярина нэстэ. Нэрээс нь ди ахтаа уулзаад аха та одоо ингэ цэнгэлдэх дүүргсэн хүн байна. Яаж дүүргдэв? Дүүдээ нэг зөвлөгөө гэж. Ахын дөө юунч битээ санаа зовч хийдэг юм а хийгээл явж хах дүүрэн. Гол нь хүн олон удаа цэнгэлдэх тоглолтоо хийдгүү шүү гэж хэлдэг дээр би бодсон байхгүй. Цэнгэлдэт нэг удаа тоглолт хийчих би яагаад дүүргэж болохгүй? Би яагаад хичээчих болохгүй? Тэгэл би хичээсэн. Зүгээр ганцхан би мундагтаа чаацсан биш. Чийж чадна. Би ялангуяа энэ юм хийж байгаа дүүнэртэй хэлий чийж чадна. Зүгээр л өөрийнхөө юм хийж гин гэж бодоод хичээ. Тийм. Битгий залхуур. Энэ бүх ингээл хугацаанд байна штэ. Манайхан сэтгэл хөдлөл болвол яг л нэг байрандаа байгаа. Одоо ч би нэг л байрандаа би дараагийнхаа ажлыг төлөвлөө л байж. Энэ дээр нэг ингэж амар урам авч өнгөрөөл писта ингэсэн юм юу ч байхгүй. Энэ дээр нь болсонгүй гэж сэтгэлээр онсон юм юу ч байхгүй. Тэний хүний тэнгэр ивэн гэдэг шиг миний бүх ажил бүтдэг. Сонио. Айгуу сонио амьдрал айгуу сонио. Ямар нэртэй байлаа? Брендийнхаа нэр нь болохоор Obsidia. Obsidia гэдэг юм. Бүлүү ийм мэд юм уу те? Хуваараа сайт хаслаа. Энэ болохоор яг нөгөө нэржсэн мэдтэй. Зөвлөний. Энийг соёл болно. Аюуч гэсэн. Зүгээр энэ ч юм зүрхтэй. Тийм өөр зүрхтэй. Юу? Одоо ингэж бөөлөө шаачт. Зориулсны чинь л авъя. За окей. За баярлаа. За бүгдээрээ энэ зүйлснээс аваарай. Авахгүй бол зайл. Зүүж унтаж. Тэгээ тойлмол зүүчих юм шүү дээ даа. Энэ л слаймер яа наач бүрээш. Наач бүрээш юм шүү дээ. Яаж таар. Яг таарч идрээ. Тийм гой тооны зүйлдсэн юм шүү дээ. Йоо, наач юу. Ингээд битүүсээрээ бүжиглээ шаачих юм шүү. Гэхдээ энэ бүр яг ингэж авах бүр амар. Бүр ингэ наач бүр ингэдэг юм шиг авсан шүү дээ. Тийм. Хоёр нүдүүд нь яг тэгж гарч ирж ирээд байна. За энэ би юу нэг зүйл нэ. Баярлалаа. Хаан хүзүүний юмыг толгойн зүүн гэдэг чинь потенциал. Тийм яа барцганаад байгаа юм бол.
Тэгээ холоос барих хэвээр болов. Нэг тэндээ байгаа мó. Нэг. Тоогроо янз. Бичгтэй байгаа зүгээр шүү. Тийм ээ. Холоос л. Тэгэхгүй өмнө хүүхдүүдийн дуунуудыг яагаад ингэж оролдоод байдсан бэ гэж юу? Би өөрөө хүүхэд болохоор би зөвөр том болсон хүүхдүүдэд зориулаад хүүхдийн дуу хийж байгаа. Тиймээс хүүхдийн дуу чинь 113 гэдэг байгаа шүү дээ. Тийм тэрнээс чинь нэг юм 70 хувилдааны онолчигтэй хүүхдүүдийн тархийг угаач муугач тийм байхгүй. Яг үнэндээ одоо гудамжинд гараад хүүхэд ийм байд юм бэ. Гэртээ нэг өөр хүүхэд байдаг. Гэрээсээ гараад нэг өөр хүүхэд байдаг. Тэр бол чичтийн байсан, бичтийн байсан мэдж байгаа. Өнөөдрийн хүүхдүүд годомжинд гэрээсээ гараад эцэг ихэн дагаад явбал миний дуунаас амар юмыг ярьж байгаа. Миний дуунаас амар юмыг хийж байгаа. Тиймээс зүгээр ийм сонсож байгаа дуун дээр нь асуудал өхийн оронд чиний хүүхдийн чинь жинхэнэ төрх нь хин бэ гэдгийг эцэг эхчүүдийг би таниасаа гэж бодож байна. Том болсон хүүхдүүдэд зориулж л хүүхдийн дууж байгаа. Тандрыг сонсороо тий хүүхдүүдээ тандрыг сонсороо тандр ах чинь буруу юм хэлэхгүй шүү. Намайг тэр манай найз нар хэлдэг байсан хэлдэг шүү. Гүрүүлээ чи хизээ од болох юм бэ? Чиний над хийгээд байгаа юм чи хизээ сая хүн сонсох хизээ амжилт олох юм чи. Тэр үнэн байсан байхгүй юу? Тэр үнэн байсан болохоор намайг өдөөсөн байхгүй юу? Тэгээ би өнөөдөр ингэж ярилцлага өгөө сууж байгаа байхгүй юу? Би тэр найзуудыгаа манай найзууд наваг ингэж ярингууд өөрсдийг нь үзэн яддаг, гомддог гэж боддог юм шиг л үгүй шүү дээ. Би баярлалтай шүү дээ. Би яагаад тэр миний одоо ингэж гаццсан байхад писта чи гацаад арчаагүй дээ штэ гэж хэлсэн хүнийг үтсэн ядах юм бэ? Би шүү бодлоо. Юу. Чи яг надаас нэг асууж ирсэн. Монголын хип-хоп чамд яг одоо ямар санагдаж байна? Би хариулж ирсэн хариулт хэлье. Би ядарч байгаа хүнд яах вэ болж байна. Их гайхаад байх юм алга. Нэг гай болоод байх юм алга. Бүхэн хөгжлөөр хөгжүүл явж байгаа. Гэхдээ сүүлийн 25 онд бол аюул чадвартай артистууд нэлээд гарч ирлээ. Төсөөлөөгүй. Муу гэх юм бол одоо моогоо ярил үе өнгөрсөн хүмүүс маань нэлээ аваад сайхан байх ёстой байрандаа байхгүй. 25 онд гарч ирж байгаа шинэ артистуудтайгаа ингэж барьцаад байгаа юм шиг. Энэ бол надад таалагдав. Бүх юм үлдээ гэж би боддог. Тэр үе дууссан бол дараагийн үе нь гарч ирнэ. Энэ бол бас хууль. Дараагийн үе нь гарч ирсэн бол бүх юм дээр дараагийн үе нь гарч ирэхэд өмнөх үеэсээ ондог байдаг. Энийг бүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр үед хипхопстай яг жинхэнэ байсан. Одоо бол худлаа гэж. Энэ юм бол байх ёсгүй гэж боддог. Хипхопын жинхэнэ худлаа юм бэ гэдгийг сонсогчд л шийдэх ёстой. Тэрнээс бол уран бүтээлч шийдэх ёсгүй. Надаа хипхопоос илүү бусад одоо хөгжмийн салбарыг нь жоохон хөгжүүлсэн гэж бодож байна. Яг бүр дэлхийн тэр чигээрээ айгүй хипхоплог болчихлоо л да. Хипхоплог болчихлоо сүүлийн 5 жил нэл. Одоо R&B Монголд амар гоё хөгжүүлмээр байна. R&B дутагдж байна. Амьд хөгжим дутагдж байна. Наны Growth of Clone өөр юу ч гэдэг нэг хэдхэн ийм хамтлагууд л ингээд байгаа болохоос
залуучууд маань ингээд хийж эхлэхгүй л байна л та тийш. Ийшгээ залуучуудыг илүү сонирхосоо гэж бодож байна. Жаз Монголд хөгж ирсэ гэж бодож байна. Ганцхан энэ Fat Cat-аар зогсохгүй олон jazz клубуд байдаг болоосоо яг хипхоп гэж ярих юм бол jazz шүү дээ. Тэгэхээр яс jazz сонсох дуртай таашдаг. Тэнд гоё юм газар байт юм уу? Мань тэгж боддог байхгүй. Хэрвээ би өхөл намайг 3 м нөх ухаад авсгүйгээр бистаа ингээд хадганд бооч хөвтүүлээд тэгээ дээр нь болсны чолоо биш мод тараарэ гэж хэлдэг байгаа. Тэр мод ургаад өсөөд өндийгөөд намайг ингээд үнсэн тэрч аваад тийм ээ би тэр мод болгох хэрэгтэй байгаа. Тэгээ тэрвээ надаа хэлж амжаагүй үгүй байвал чи ирээ тэр модонд хэл. Надаа ууралж ивэл тэр модыг очиад зоод тэгжил бодоод байгаа шүү дээ. Мань ер нь хүний үхлээр шоу хийдэг энэ юм амар үзий ядч. Гэхдээ тэр хүний сайхан олонтой төмтэй явсан бас тэн дээр харагчлаа болт. Гэхдээ намайг би тэгж хэлээд байгаа. Яг гэрээслээ мань яаж байгаа шүү. Ойрын хүмүүстэй нотротоор ойн ожоо баталгаажуулсан гэрээслээ ярьж байгаа. Ажил явдал мань дургу худлаа инээс худлаа уйлсан хүмүүс. Тиймээс энэ гэрт нэг ч ажил явдал битгий. Намайг харин гаргаж өгөхөдөө намайг оршуулах бүх хүн ир надад хайртай. Тэгж надтай чинхнээсээ салах ёстой хий. Энд чи ирж хоосон гэр бүлийнхэнтэй уулзах хэрэггүй надтай л салах ёстой чинхнээсээ хийж. Харин ойрын хүмүүстэй мань тэгж хэлж. Тэр авсан дотор надтай хамт нэг ширхэг юм хий. Чивт хоёрын дундаас үүссэн нэг дурсамжийн нэг юм хий. Тэгээ мань дүүрэн хүчээл та. Авсан дотор гэнэ тэр нөхрөө. Яа нэг үсрээл 50 100 л юм. 100 хүн нэг шүдэнс нэг жихэр шитгэж юу бороод өгч. Тэгжэл ер нь сонсогчдын минь бүгдээрнгийн миний оршуулганд ирүүлээрэй гэж хүсэж байгаа. Сайхан ингээд талагчийн юм уу харахад айгүй их дотн хүмүүстэй салахаас хийлгсэнгүй. Би бол яг нөгөө нэг ажил явдал дээр нь очиж салах хэсэггүйгээр яг өөртөө салах хэсгийг гаргаж өгье гэд бодсон байсан. Тэгсэн чинь гаргаж өгөхдөө хүмүүс нь тоотоо мат. Минийхтэр бити тийм тоотой байлгаарай гэж юм ойрын хүмүүстэй болон нотротоор баталгаажуулчихсан байна. Би энийг л өсч холоо очиод нэг уулын дор өнчөн бод тараарэ гэж. Чамд бас ингээд дамжуулж байгаа шүү.